газрын хурдан өгшлийн адууг малж байгаа адуучтай. Мөр үед залуучуудаа энэ саран хөрөнгө уйж унаж усын наадам төрөлж бүсийн наадам төрүүлүүлсэн өөрхөн бандтай тэр бандийнхаа ээж аав одоо ах トゥ нарт нь өөрийнхөө төрөл садны хүмүүстэй ангийнхаа найз нөхөдтэй Хөсгөл аймгийнхаа хөдлөн мөрч ардуудтай шинэ оны мэнд хүргэж ад жаргал сайн сайн хүсээгэй. Үнсэн газар аасан ус гэдэг хэн бүхэнтэй үе холбоотой байдгийг хэллээ. Хоймор нутаг Хөсгөл аймгаараа онгөрсөн оржигбруу мандай нэгэн бахархт нь хөрсөн нутаг. Үнэхээр аар усан ургамлан хүн зовлон түүний бахарх. Аавын орондоо болсон ээж болсон илгэн хадуун нутаг юм уу? Толгойн болон тэсэг бол төрж өссөн. Хөсгөл аймаг цагаан улсын тэсэг бол. Тэсэг болон хурдан өдний мөр харж унаж өссөн. Энэ хөшин битэр ойлол хөсгөл аймгийн цагаан улсын энэ одоо судалтай. Магнасаа Мачаа чангадар өнгөрсөн 8 наснда цагаан улсын үед сургууль орж тэгээд тэрнээс хойш тасралтгүй явсаар байгаа 10 дугаар төгсөлтөө ингээд ерөнхийдөө сургуулиас сурч төгсөө. Тэгээд оюутан болоод их сургууль төгсөө багш болоод тэгээд мөн Хөсгөл аймагт л ажиллаж амьдсаар байгаа л тэгээд үгүй болчихсон дөө. Хөсгөлийн төмний төлөө Хөсгөлийн одоо хүүхэд багцуудыг хүмүүжүүлэхийн төлөө хүчин чармайлт хамаг хүчээр дайчлан ажиллаж илээ гэсэн. Зөвхөн үрдүн ямар улсын ард түмэн дэндээ үйлдэл баг. 13 настай сургууль төгсөөд одоо нэг цайлган цагаан нэг амг вардан хүнлээ очих юм байдаг шүү дээ амьдч. Тэгээд ажилласаар байгаа тэрнээс хойш би 25 жил боловсролын системд ажилласан. Андаа өсвөрийн хүүхэд багцуудтай бид зөвмөрөл хийж ажиллаж байгаа юм шиг байна. Сайхан л та. Юу юм бодохгүй. Юу юм гэж юу гэдгийг баг мэдэхгүй төгсөн асан байж юм. Ер нь одоо хүүхдийн хажууд бол баян залуугаараа байдаг гэж ярьдаг. Тэрнээс үнэхээр үнэн л да. Дандаа сайхан юм бодогдож хүүхдтэйгээ хөвгөсч баясад наадаж тэгээд өдрийн өнгөрч юм багш юм. Асуугаад одоо тун ялгаа байхгүй. Хүүхдүүдийн дунд л одоо явсаар байгаа л тэгээд ажлынхаа цагийг өнгөрөөдөг. Өдөр тааж боловсролын байгууллагууд өдөр тааж хийсэн тэнд яг ч ялгаа байхгүй. Ерөөсөө лайн сургууль өсөнийхөө дунд байдаг учраас ер нь сайхан л та. Энэ анхны хүмүүс яг нь боён заяан байгуулж ирүүтийн цагаан ажиллаад яваад цагаан ажиллаад одоо юу яасан дөө бараг зүгээр намаа хүмүүсүүд юу гэж хэлдэг юм мэдэхгүй би бол өөрийгөө цагаан мөртөө өнгөлөж хэлнэ. Ээжийнхээ хүзүүнд зүгтсэн хүүхэд бачир бас нэмэн сайхан гэвэл бүгд сайхан. Хамгийн гол нь аваараа ивэл бэлдүүлж хөдөлгөөний нөгөөдөр гарч энэ хүний мөрийг гаргасан тэр тохиол тэр учрыг өнөөдөр юутай зөвлөдөг билээ. Хүлэгтэй учирсан хүүхэд басны тайлбар энэ юу?
3 настай 4 настай байхад морин дээр суулгасан юм байна. Тэгэл ихтэй яг дүүрээд айлсыг явж идэх. Сүүлдээ намайг морин дээр суулгачаад ганцаар нь 2 хөл даруулчихад тэгээд шөвшөө явж ирсэн. Тэгээд сүүлд нь мориныг ундаг болохоор намайг морин дээр имэлдэр сул тавьчихад тэгээд аав хөтлөөд айл эсэл явж ирсэн жутаа надад хоч явж ирсэн удаа. Тэгээд тэр үед чинь би их жоохон байсан байна. Тэгээд жоохон байснаа би юугаар жишээ болгож явах вэ? Мор ингэ сэгсэрнэ штэ. Сэгсэрлээд хажууд ишээ унцдаг. Мор ингэ өөс идэхэд уушгаа тухахад аваад хийсчдэг. Тэр л хийсэн. Долоотойд авах. Тэрээс чи чижигхэн байдаг. Тэгээд хамгийн анхаа 6 7 настай хүний мөр үлсэн. Тэгээд мөндөр цохиулаад усцсан байсан. Тэгэхэд намайг манай тэр морны хүн уяач маань мөн өвдөлцсөн байна. Тэгээд өвөлт нь одоо би ингэж байхад манай аав хүмүүс одоо хаана байна уу гэж ярьжсэн байна. Тэгэхэд энэ маань ингэж өвөө ингэж. Тэгэхээр чи тэр мэдчихгүй байсан. Тэгээд харсан чинь нам унтчихсэн гэсэн. Тийм жоохон байсан. 6 настайгаас морноо 7 настайгаас өөрийнхөө нэг хулмарыг унаад манай аав морой. Миний бас өргөмөл ах байсан л та. Тэр маань жоохон мэтэд хоёуланд нь заримж 2 хулмараа байсан юм аа. Тэгээд тэр 2 хулмараа унж усын нааданд яваад тэрнээс хойш амтан мэдчихэд жижигхэн морьсан хүүхдэл гуугаад тэгээд тэсийн уулын хамгийн хурдан адуутай намайг морь унаач хүүхд болгож авчихсан. Тэр айдах морийг 8 дугаар төгсдөг. Тэр үед бол энэ хурдан морийн хот бол нас заасан юм байна гэдэг. Одоо хэдэн нас хүртэл гэсэн юм бол байхгүй. Морьд тэгээд хамгийн жижигсэн тавьд явуулчих. Мөр жижигхэн тавьсан дээр морьны шидээсээ унжиж байгаа юм уу гэдэг шүү. Тэгээд жижиг хүүхд чинь хөдөлгөөнтэй юмд тэмцэрээ олох нь сайн. Ер нь тэгээд унчих нь их асуудал их байдгүй шүү дээ. Яг ингээд одоо нэг тэр нэг тол тавьдаг одоо болохоор чинь тэр саадыг харьяахт нь хүүхд унчих гэдэг. Түүнээс биш мөр ингээд уралдаад гараад явсан тохиолдолд бол хүүхд ер нь морьноос унах асуудал байхгүй шүү дээ. Би бол одоо шинэ жил морьноос салж байгаагүй юм байна. Юуны тэнгэр харах юм лээ. Миний морь бүдрэж хуваах, миний морь хапууч ийшээ гойтгэлээсэн голоо хүртэл тулж илээсэн би. Усруу унах байхдаа гэж боддог би явж илээ тэр ер нь тоодгүй шүү дээ. Яг ер нь тэгээд сайхан юм бодоод сайхан сэтгэл агуулад явахаар сайхан юмэрэ гардаг гэж ярьсан байсан тэр шүмний юм. Ер нь тэгээд болгон бүтээн гэдэг сайхан том зорилго тавиад тэрнийхэн төлөө санаа нэгтэй ажиллаад ингэж явах юм бол бүтэхгүй болохгүй юм гэж байдаг дөө бүждэг болдог юм. Тэн дээр яг өөрөө өөрсдөө зөв сууж ажиллах. Тэгээд энэ суудлаа болохгүй доотлон гүйтэй болохгүй гэдэг шиг юм шүү дээ. Одоо жишээлбэл нэг гал удирдчилгээ би өөрөө арихтаар суугаад ийшээ даваад бүгдээ хоолундыг чинь андарч байгаа байхгүй, мөрмөлөд андарч байгаа байхгүй. Тэгээд нэг мөр төрүүлээд ороход эндээ сагсуураад баахан арихтаар суулаад согтцохоор багшин согтуу болоод тийм юм өдөр нэгээд яваад байх юм бол наа ажил үгүй юм хэрэгтэй байна гэж өстө байх. Тэгээд мөрөнд орсноос хойш танхаж хайсан архиж хайсан. Мөр одоо арих хоёр бол хурдмар арих хоёр өсөж таа. Тэгэхээр яраад явж байгаа юм бол заавал өөрчлөлт болж олон байна. Жил хорвоод төрсөн тэр өдрөөс аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэм бэлддэг. Тэр зам дөрөв сазаалгүй нэр бүтэн амьдарч яваад эцэг хүний урт холын ухааныг өвлөж авсныг гэртээ. Миний аав надад одоо дахиж хэлсэн юм аль тэрхүү. Намайг бол хатуу шинэ хандаж ихтэй загин яадах. Ер нь тэгээд нэг юу буруу юм юм бол байж юм да. Ухаа. Хацаараа ганц арай энэ. Ер нь одоо нэг хэлсэн үгээс надад санаас гардгүй юм уу. Энэ одоо ядарч өдөрсөн юм тийм туслахгүй
их зэмлдэг байсан да. Тэгээд одоо бүх жоохон байхдаа нэг хүүхдтэй бидэнтэй хамт явахгүй. Машин төсөв хамт явж байгаа. Тэгэхээр чи аавыг харгалаа тэгээд нэмэлээд тэгээд аваад явж байгаа юм. Тэгэхээр тэрийг би дараатаа чи их маяг хэлчихгүй. Тэгсэн чи төсөв миний хөдөлж хэлдэг гэж болохгүй. Тийм гэж байхгүй. Тэгээд тэр чиглэлээр бол надад маш их зөвлөгөө өгсөн. Тэр санаа савханда хэрвээ та би англи захиргаанд ажиллаж байхдаа нэг настатай дарахтай хэлэлцсэн юм л дээ. Нэг их тос өөрөө хариуцлагатай ажиллаж байсан ажлаас болол нуугдсан баг та. Тэгсэн чинь манай тэрийг дуудсан. Тэгээ намайг юу очиход одоо тийм хүн тэгж ярьж байгаа юм. Тэр одоо яг тийм худлал ахтай юм гэхээр ярьж байгаа юм шиг. Тэгээ тэр энэ бол ерөөсөө тэр ахмад хүмүүсийн хүндлэх тэгээд ядаж төдөрсөн тус нэмэр болох тэгээд одоо хүүхэд багчуудыг нэг хайрлах гэдэг тийм юм дараалал надад одоо маш их зэгчээсэн. Тэр бол яг байнг бол одоо санаа сархандаа өөр бол тэгээд надад энэ бүрийн байхгүй одоо бүрийн таарвахта юу сайн яваад надад хэлсэн. Энэ бол өөртөө ажил суучлээсэн. Тэгээд аадмаа надад юу хэлсэн бэ? Юу сайн яваад. Тэгээд одоо би бас ингээд өөрийгөө хараад аавынхаа хэлснийг бодоход ихээр би цагаан мөртөө сайн л яв. Яг ингээд алдаа оноо гарах юм байж тээ. Энэ бол тэгвэл эцэг ихээр боломжсон. Тэгвэл болсон. Тэгэхээр нэг аав хүний хэлж байгаа үг харж байгаа харцсан үргэлтэй том ухаан байдаг юм шиг байна тийм үү? Манай юусе загамдгүй юм. Загам зааш. Хаяаны чам дуу. Юусе дуу уйлал гараад шогш. Одоо нэг юу яасан. Дээр үт чинь нартай аж ахуйнууд зоотондоо ээж төлөө болгох гэсэн. Тэгээ манай одоо төлөө болгох, төчний шар төлөө болгох гэсэн тийм даалгаврыг биелүүлэх. Тийм буцаа болцсон юм л дээ. Тэгээд надад хүмүүс хэлүүлсэн байна. Хоёр шараа ойрхон бөөнөлөд байж байгаараа би ойрхон очих. Тэгээд нэг нь манай цагаан бухаас юм байна. Тэр цагаан бухч миний үгэнд авахгүй дээ. Гэсэн нэр цагаан бухын тууж ирэх гэсэн чинь юу яадаг вэ? Надад миний удаас мөрөгчих гэж юу явчихгүй. Би шилбэр уур байхгүй чинь ашиглаад ингээд надад хаар үз гэдэг ерөөс тоохгүй наа мөрөгчих гэж ерөөс. Тэгээд авчиж одоо сорой хэлсэн чинь аа би тэг чинь жоохон шүү дээ. Би тэр үед одоо ер нь багаан гэдлээсэн баг. Давал дөрөөс доош. Тэгэхээр тийм хүүхдийг чинь авчиж ухавчсан гэж чинь яга хийжсэн гэдэг намайг уулзаад. Тэгээд яхаа үстэй уулзаад уулзчих. Тэгээд бүгд очиж би яах юм? Авчиж чадахгүй гэж дахиад авчихгүй гэсэн юм чинь. Тэгээд өөрөө очиж авчихаа бас чадахгүй гэж аа. Энэ моёга яах вэ? Асаа. Энэ юм шиг юм таа. Манай хөвшний ааптай ялгаад нэлээ манай хатны хөвшин хатны ээж байна. Манай ээж байна. Хөвчүүлээс одоо миний нэг ганц байнгын нэж байж. Тэгээд тэгэхээр хургахаас хүртэл айд. Одоо тэгээд байгаа миний том хөвчтэй суусан. Ахын гэрчээр ахнаа юу ч шүүмж хийлээ. Шүүмжлээс их айд. Ер нь бороо юм хийчихгүй гэж одоо зовж явдаг. Учраас яг тэгээд болохоор нэг болох тэгэхээр явах гэсэн. Өмнө гомдохгүй юмсан, олон түмэн сайхан гэж хэлж явах гэсэн. Энэ зүйл тийм хөл бодлоо. Одоо зөвчж явандаа. Тэгээд алт занцаан зинтэй байдлаас ханган хоёр хормороо ойж одоо сумын нааданд дурдуулж ирсэн. Аанч дээр тавьсан хүүхдийн бие юм чинь гараад хоёулаа тасраад алгасан. Тэгээд хамгийн сүүлд ирсэн. Явцаас амидчих юм шиг юм. Тэгээд манай их сайн унж чадахгүй дээ. Тэр ичээд мал таарах гэсэн юм бол бүр байсан. Одоо бодоход тэр хоёр нь бол бүр байсан. Гараад тэгээд тасрын явчих юм шиг бол бүр байсан. Намайг сайхан уяад өгөх юм бол би дахинаа гэсэн юм хийж байгаа. Аавын сайхан тэр бодож сэтгэлдээ бодож явсан бүх зүйлийг ингээд хүн гүйцээгээд амьдралд ингээд гаргаад ирнэ гэдэг нь бас гоё юм л та тийм. Тэр шиг сайхан байхгүй шүү. Чатаа надад бас их бахархаж явсан баг шүү.
намайга янзбүрийн нэрхэд юу ядагс. Инкиндас 내가 머리는 생각하고는 멋지 도로도 지체게 민영수 머리는 다들 나이가 더 떨어졌습니다. 팀 모습도 돈이 아래 지친 것을 보고 바꿔줘 보듯이. 더 바꿔서 하는 일이 줬어. 그래서 그냥 아주 너무 막히지 않나 했어. 이 하얀 재능이 언질다고랑 심식이 지쳐가 그 막다리 우리는 하얀 선수. 그 선수부터 난 것이죠. 신들이 벌써 보는 거지. 너무 선수 차단 그러죠. 그런 것도 안 그렇죠. 이 친구들 봐. Сайн барай сайн гэдэг анхны наадам түүгээр хэлсэн гэж амиг бардам хэлээд уяач хүн бүрийн битүү бодох айлтай. Морин хайртай мөртөн монголчуудын нэг Монгол улсын алдар туяач ордогийн орж ирв. Тэрэгийн самууда тэр компани захирлаар одоо тэрэгийн тавралтад байж байгаа. 그래서 내가 난또 보여주러 들어가서 내가 하식다 가라 되더라고요. 내가 딱 신진이가 알아봤다 하식했잖아. 그래서 저는 후라하더라고. 저 후라하더라. 우리 이거 됐어. 이 후라하더라. 완전 이거 또. 또 이거 이따가서 뭔가 또 오셔서 야물로냐 또 이거 우리 버쳤고 이래도 무슨. 그래서 소수는 오지 나왔던 거죠. 얘네가 실내에서 온다 그랬다. 들어왔을 때 누구 불안하자 지금 뒤에 여기 듣지요. 그게 밑에 불안하자가 나가 잤지. 야호 여기 벌써 뭐가 하래 쳤지. 누구 저 보다니까 그때는 뭐가 하래 하지. 그게 때 진짜 뭐 인나다 좀 남아는 나나 다시 했어. 아또 따로 막 들어서 아저가 불안해서 지내면 이렇게는 한 힘. 이거도 또 바양 뜻lassan 아저가 또 이제 맞으니까 요거는 어떻게 접근 그게 되지. 그게 팀은 필요하다고 배우게 됐어. 오히려 갖고 가서 이거를 갖고 그래도 스토리 갖고 우리는 또 뭐가 되게 때문에 그렇게 좀 키스. 그때 우리가 나는 좀 도움을 받겠죠. 남자가 맞추는 데 붙이고 맞추는 거 되게 들어가서 놨지. 그래 지금 들어가서 하이르는 거는 이제 비시는 나한테 같이 일해서 나오고 하이르는 거 못했어. 하이르는 거 되게 좋아. 되게 알고 단기 좋고 미신 팀스 컴컴퍼니에서 그렇게 쳤어. 무슨 그냥 가르쳐 쓰고 싶대. 보러 오시는 분들 뒤에서 좀 좋은 얘기가 좀 남기게 되는 되게 좋았어. 장기에 됐어. 이쯤 있기는 이쯤은 이제 한 달을 동안 아들하고 같이다가 그때 나서 같이고 때 이제 대리금 덕들하고 딱 쓰면 되지 있어. 그래도 대리금 덕들하고 같이 이제 하는데 딱 하는 거 보면 있었었지. 예를 들어서 지금 오늘 멋지게 좋았고 그래서 투어지 그래 데리고라서 대리금 뒤에 그래서 거기서 소가 돌아들었더니 뭐 찾다가 해 맞춰 되었던 팀 맞추고 있습니다. 그러면 대리금 아들 같이 이걸 제고 그때 맞추고 그냥 좋은 소리를 했습니다. 그게 대리금 쪽에 들어가야 그래서 약 앞서가 들어가는 반응을 되고 된 나왔을 때 고사 된 되고 아이 때 볼 때 기대서 하겠지. 학교에 내가 나가 그래도 없었어. 그런 나라 그게 들어가 우리 나도 오르도서 이 소리하는 거 설명 그거를 이제 듣다고 얘기했다. 그래서 보러도 이제 나름의 때 있어. 기대서 하겠지. 그래서 저는 나도 왜 저쪽에서 그렇지가 어렵다. 저는 나도 똑같아. 되게 김대식 분이 어떤 한장 그게 두고 갔었잖아. 한장 그게 두고 그래서 두고 그 하여튼 지금 무슨 말인 것 같은. 그리고
Усын наадам одоо даавуугаас хонгороо зарсан. Тэр хоёрыг яаж бидний хураацаа төрүүлсэн. Өсгөлийн жих баярсан гэдэг. Анхны миний аяар төрөө тэндээс авсан. Тэр манай тэрэгний мод таньд авсан. Энэ модонд бас явтаа хүн байна. Манай тэрэгний магтдаг. Тэр нас мөр шиг. Таны энэ тэрэгний давтах байна. Амны миний анхны одоо төрөө гэдэг. Иш төрөөр ихсэн шүү. Айлдаа их төрөөр ихсэн. Тэрнээс хойш яах вэ? Атгаас ажиулсан төлөвийн тэндээс ямгийн азар хавцсан та. Таваас таамаар азрын байна. Гаширын хурднаа азар гэдэг сэтэр азар авсан байна. Дахин сумас нэгэн дахин сумас. Эхнээс намайг авсан. Эндээ юм уу? Тэгээд яг явсаар байна. Одоо эндээ хамруулээ энэ хотод хурдтай гэж. Ихэн дэсийн общилтай. Эцэг нь бол яг араб. Та өөрөө танилцуулсан. Би одоо хөсгөлөө тавиулсан. Өсвөл асуулт компани дээр дөрвөн үйл юм байна. За, өмнө нь баг настай яаж хэлчихсэн бэ? Мэднэ даагнаа захны техникийн наадмын төрөөр төгсөн. Чи авахгүй одоо ойрхон байсан нэгэн том шалтгаан энэ. Амжилт гэдэг их хүч хөдөлмөрийг хизээд баршгүй их зэтгэлийн үр дүнд гарч ирдэг цогцоо ойлголт. Амжилтаараа ааваараа удамаараа бахархах тэр бахархлыг үр хойчтой үзүүлэх бас нэгэн том үүрэг юм. Өсөж төрхөөс мадаа хажууд өсөж төрсөн. Оролдорог уустаа бол тэр янтаа ахтын тогон хоргонд яваа. Амжинг хонгаасаа ингээд өмчдөг. Тийм л явсан. Тэр тасари миний хүзүү одоо тэгээд ерөөсөө таатэрийн зураг байхгүй. Баян л хатаа. Боротоос үцхэн мартаас үцхий явсаар байгаа. Хөдөөж чиглэлээр ажиллангууд намын дарах хийсэн цагаас эхлээд мөрөөр орох боломжтой болсон. Цаасан намын дараагийн сумын босотараа тэр нэлээд хэмжиж болсон гэхдээ мөрөөр орчлоо сансныг мөрөөр тэр үйдэг байж зарим нас нэг багина том багийн өдөрлөмөөр төрүүлдэг байрдаг тэр болж тэрнтэй оромшил тэгээс үлдээ сина амбинат биш суминат тэгээд оролцоо тэр маань хамгийн сүүнд тэтэрч сайн юм дэлхийд тэгж явсаар байна. Өөртөө маань малад матгостой очих, бишээрээ матгостой очих. Тэгээд тэр дараа бол нарийн тустай тийм нөхцөл боломж бол маш их байна. Манай аавас нэгэн албасаа тавьдаг. 1000 гаруй хаяа ирдэг. Албахаараа дуу тараагаад алчдаг. Тэрийг би бөөнөж өгдөг. Энэ тусамж байгаа. Оногоо нэг болно. Тэсээ хөвтөө юм шиг тэр. Юм тийм нэг атомс салаагма. Яг өөрөө яа тэр нэг хамгийн сүүлд орсон тухай ярьж. Тэр үед чинь өөрөө тийм арга ухаан байхгүй. Тэгвэл манай баавын дэмэл нэг атом дэвжсэн чинь атом дотор байсан нэг даа үгүй хоёрыг энэ хоёроо сайхан дахиндаа гээд нэг мөр өдөж залж хэлсэн. Энэ хоёр бодлоо чи хоёроо уяач хэлсэн. Тэрнээс хойш тэрваа энийг яаж үегээ дахигээд надаас асуу ээжтэйгээ ярьж байгаа. Тэгээд өчтсөн. Манай нэг чуулганд яваад мөрөндөө аймаг чуулганд яваад ирэхэд баярын мэдсэн биш. Тэгээд тэрнээс хойш тэгээд тэр аваад хүслэл урдуулаад сайраад тэгээд сүүлдээ багийн төлөвлөмөд төрүүлдэг байсан. Багийн төлөвлөмөд ч одоо хоёулаа дааран шийдэл шүтлэн чи төрүүлээд тэгээд үзсэн. Тэгээд урамшаад мөр болсон. Би урамшаад өмнө тохтоолоход орцсон. Тэгээд тэр маань сумын наадмаар очсон байж шоудын тааруулах мар. Би төлөө авахгүй чи хүүхдөрөө хийж байгаа.
чалуу ихтэй нөгөө хамгийн сүүлээс. Хамгийн сүүлдэр тэр морь барьжсэн наадмын зохион байгуулжсэн усуд тэгжсэн. Яаж ямар хүний үлсэн мөр яхаараа ингээд хамгийн сүүлдэр болчихдог. Нэг тат бичлэг байна. Тэр одоо бидний хамгийн анхны самын наадмын морь барьжсэн ажил хийлээ. Хүмүүсээ тэгж онож босож явж ирсэн л одоо амжилт биш. Тэр мод тэгж ирсэн тэгж альтны шүүмжилдээ өртсөн бичмэл бидний ухаар болно шүү дээ. Ухаар болох талын болохоос биш. Зөвшөөрсөн юмнаас ухаар болчих. Тэгэхээр тэгэл хүмүүс ухаарч олон бүртэн хөлөвтэй болохыг бодож тэгэл тэгж 2000 үлдсэн бол тэрний хавьд яраад юм шиг. Араад юм яа тэр сүмэн мөртөөсөө хамгийн ганцхан. Насаа наадмын дэвтэлцэн. Тэр нойч сараагүй хүмүүс одоо үеийн мөрөдөлд гэсэн бодол санаа өгсөн биш. Араа ухаанд нь юусаас урцсан юм шиг. Тэгээд албан замын сараа тэгээд мөрөдөлд болохоос одоо яг хэрэгтэй байна. Тэрсээ муу иснаас мулт уу гэдэг юм уу гэдэг. Стамалт өгсөн. Эдэн мөрөө ингэж чинь ястаа үнээр олон талын мөрөө ходоо одоо